Одоо энэ 2% татварыг хүчингү болох хуулийг хийлцэх ёстой байсан. За харамсалтай нь одоо ингээд нэг намаас бойкот хийгээд улсын хурлын үйл ажиллагаа гацсан байна тий. Тэгэд энийг одоо оройлж байгаа гишүүн, толгойлж байгаа гишүүн харахаар өөрөө хуучин байдаг, хүмүүжин гишүүн тий. Тэгээ улсын хурлын нэгэн тухай хуулийг үзэхээр улсын хурлын чуулганы хамгийн ихний хуралдааныг хамгийн өндөр настай хүн даргална. За үүний дараа хамгийн олонх санал авсан нам нэр дэвшүүлээд нээлттэй санал хураана гэдэг. Ерөөсөө улсын хурлын даргатай холбоотой ийм зохицуулт байна. Энэ дээр бол одоо заавал намын дарга, хурлын дарга байж болохгүй, ийм байна, тийм байна гэдэг асуудал ерөөсөө байхгүй. Тэгээ би зүгээр иргэний хувьд юу гэж үзэж байна гэхээр дандаа ингээд нэг ийм албан тушаал хөөцөлдөх, албан тушаалын хэрүүлээс болж ингэж төрийн үйл ажиллагаа гацж байна. Тэгээ энэ идэ одоо хин дарга болох нь надад ерөөсөө хамаахгүй. Амьдралд хэрэгтэй хуулиа батлаач. Яг одоо хүмүүсийн карматай холбоотой, татвартай холбоотой хуулийг хийлцэх болохоор ингээл янз янзын шалтгаан хэлээл. Тэгээ улсын хурлын үйл ажиллагаа зогсож байгаа нь надад бол маш буруу санагдаж байна. Хоёрд нь гэвэл альва шаардлага тавьж байгаа бол тэр нь хуульд нийцсэн байх ёстой. Намын дарга улсын хурлын дарга хийж болохгүй гэдэг хууль Монгол улсад байхгүй шүү дээ. Тэгэхээр яагаад ингэж хуульд байхгүй үндслэл хийлж улсын хурлын үйл ажиллагаа гацааж байгаа юм бэ гэдэг асуулт байна. Бол одоо энэ хэдин гишүүний хэн дарга болох надад огт хамаагүй байхгүй юу? Энэ хүмүүс чинь биднэрт хэрэгтэй хууль батална гэж сонгогдсон. Бидний төлөө ажиллана гэж сонгогдсон. Бидрийг төлөөлнө гэж сонгогдсон тий. Тэгэхээр зарим нь ингээд гадагшаа зугаалаад алга болчдөг. Зарим нь чуулгандаа огт ирдгүү. Ирж байгаа хэдэн ингээ ажиллаа яд алга болчдөг. Тэгээ энэ эдийн дотоод улс төр тийм л юм байгаа. Үүний цаана улс орны амьдрал хамгийн гол нь бидний татвар мөнгөтэй холбоотой гол хуулиуд ингээ гацаад байгаа байхгүй юу? Жишээ нь Монгол улсын 100 мянган иргэн нэгдэж нийлээд татвар бууруулах санал өгсөн тийм. Энийг одоо би яаралтай хийлцгийг шаардж байгаа. Энэ бол аль нэг намын асуудал биш ээ. Бүх намууд сонгуульд орохдоо татвар бууруулна гэж амласан шүү дээ. Тэгээ бууруулсан нь одоо хаана вэ?